видео үзүүлж байна. Хамгийн аюултай 10 нохооны үйлдэл. Хэдийгээр нохоог хүний үнэн чамд гэдэгч тэд хүн рүү дайрхан түгээмэл үзэгдэл. Энэ нь нохтын зан төлөв хүмүүжлээс бус харин үйлдвэрээсээ хамаардаг байна. Өмнөд Африкт хийсэн судалгаанд үндэслэн дэлхийн хамгийн аюултай 10 нохооны жагсаалтыг гаргажээ. 140 жилийн ажиглалтаас харахад хамгийн аюултай нохоогоор Питбултер шалгарсан бөгөөд тэд 233 хүний амьд хүрч 1268 хүнийг гэмтээсэн байна. 10. Акита Ину. Япон үйлдвэрийн Акита ноход том биетээс гадна маш зоригтой. Эдгээр нохтыг айлгах, захирах боломж бараг л байдаггүй. Тиймээс ч тэд шаардлагатай хүмүүжлийг олж авч чаддаггүй учраас хяналтаас гарсан тохиолдолд асар их аюул дагуулна. 9. Боксер. Боксерууд тийм ч ярддаг биш хэдий ч сургуулилт хийхдээ муу учир дутуу сургуулилт хийсэн эсвэл огт сургуулилт хийгээгүй тохиолдолд аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс тэдэнтэй харьцахад төвөгтэй байдаг бөгөөд эзэн рүүгээ дайрах магадлал өндөр ажээ. Германд боксер нохтыг цагдаагийн албанд ихээр ашигладаг. 8. Дани Дог. Эдгээр нохот нь өөрт нь анхаарал халамж тавихгүй байгаа мэт хамт зугаалгахгүй, харьцахгүй байгаа эзэд рүүгээ дайрдаг байна. Мөн тэд маш мэдрэмтгий учир тэдэнтэй бүдүүлэг байдлаар харьцсан хүмүүст маш дургүй. Тогтмол сургуулилт хийж анхаарал халамж тавихыг үнэхээр их шаарддаг гинэ. 7. Чав чав. Энэ үйлдвэрийн нохог хамгийн аюултай нохтын жагсаалтанд багтана гэж хэн санах билээ? Гэтэл үнэн хэрэгтээ хэрвээ эдгээр нохтыг буруу соргвол тэд маш аюултай болдог байна. Үүнээс гадна чав чав нь их зөрөө дамтан бөгөөд нас ахих тусам энэ зан чанараа ил гаргадаг байна. Тиймээс чав чавгийн сургуультанд багаас нь анхаарал хандуулах хэрэгтэй юм а. 6. Доберман Пинчер. Ухаалаг найрсаг доберманууд тэдний гэр бүлд аюул тохиолдсон үед эсвэл аюул тохиолдох гэж байгаа мэт санагдах үед хэн рүү ч хамаагүй дайрч чаддаг гинэ. Эзэн нь тушаал өгөхгүй байсан ч тэд өөрийн зүүн савингоор ийхүү аюул учруулж буй нэгэн рүү дайрдаг гинэ. 5. Алексей Маламут. Хэдийгээр төдийлөн их тархаагүй ч эдгээр нохтын эрч хүчийг зөв зүйлд зарцуулахгүй бол тэд маш ууртай дайрдаг болдог гин. Тэд том биетэй учраас сургуулилт хийхэд нэлээд төвөгтэй төвчээр их шаарддаг байна. Байгальд төдийлөн гардаггүй гэр бүлд үл тохирно. 4. Нэм цавчарк. Нэм цавчарк нь дэлхийд даяар нэлээд их тархсан нохоо бөгөөд хэмжээний хувьд нэлээд том. Энэхүү том нохоо нь бусад үйлдвэрийг бодвол хурц шүдтэй бөгөөд буруу сургуулилт хийсэн тохиолдолд хүн рүү дайрах магадлалтай. Үүнээс гадна тэд цагдаагийн байгууллагын номер 1 сонголт гэдгийг та мэдэх баха. 3. Хаски. Хаски нохот нь өөрсдийн төрлөх нутаг болох Аляска болон алс хойд зүгийн уур амьсгалтай ижилхэн гэмээр хэрцгий амьтад ажээ. Хэрвээ бэлтгэл сургуулилт хийлгэж эрч хүчийг нь гадагш гаргаж чадахгүй байвал энэ нохот хэнийгч барьж бүр амьд нь хүрч чадна. Харин зөв хүмүүжсэн, зөв сургасан хаски хизээч хүн рүү дайрахгүй. 2. Ротвейлер. Ротвейлер нь өөрийн болон хүний гэсэн зарчмыг ихээхэн баримталдаг учраас сүүлийн 140 жилийн туршид 81 хүний амьд хүрч 277 хүнийг гэмтээсэн байна. Тэд өөрийн эзэн, өөрийн байшин, өөрийн хоолны савыг л хамгаалдаг. Ротвейлерыг аюулгүй нохоо болохын тулд бүр багаас нь эхэлж сургуулилт хийх хэрэгтэй бөгөөд нэг наснаас хэтэрхэд л тэд зөвхөн өөрийн гэсэн зүйлийг хамгаалах галзуу хүсэлтэй болж өсдөг байна. Жаахан хүүхэдтэй гэр бүлд энэ нохоо тохирохгүй. 1. Питбул. Питбул тэрийг хамгийн аюултай болгож буй зүйл нь түүний ааш зам бөгөөд тэрээр зорьсондоо хүрч байж санаа намардаг амтан гинэ. Хэрвээ түүний толгойд ямар нэг зүйл орж ирсэн л бол тэр түүнийгээ заавал хэрэгжүүлдэг болохыг энэ нохтын эзэд мэднэ. Мөн ямар нэг зүйлийг зуусан бол тавиулахад маш хэцүү. Хэдийгээр энэ үйлдвэрийн нохот хүнд хайртай байдаг ч нилээд зэрлэг ууртай нохот юм байна. Буруу болон хит хүнд сургуулилт хийснээр энэхүү нохоо нь хүнд аюул учруулах эрсдэлтэй.